За энэ хөвчлэгээр 2 хоногийн өмнө онлайн подкастаар Америкийн төрийн сангийн нарийн бичиг бас яг нөгөө талаараа сангийн сайд гэж хэлж болох. Одоо Secretary of United States Secretary of Treasury гэдэг албан тушаалыг ханьдаг Scott Bessent орсон байгаа. Тэгээд энэ хүү яриан дээр айгуу чухал зүйл ярьсан. Тэгээд энэ яриаг харъя. We are trying to bring down this massive federal debt, cut the spending, but in a controlled way. Because you can't do it all at once. I don't like to repeat private conversations with the president, but I'll repeat this one because I think it's it really illustrates where his head was at. First time I went to see him, saw him at Mar-a-Lago, and walked in the door. He said, "Scott, how are we going to get these debt and deficits down without causing a recession?" Fantastic. And Question. that's exactly where we are now. How are we going to get the debt and deficits down, not cause a recession? And I said, "Sir, when you win, you didn't get us here. We're going to set a goal by 2028. We want to get back to the long-term average. We're going to deflate it slowly. And Long-term average. За, яриаг сонсох юм бол харилцаа яран дээр юу гэж ирсэн бэ гэхээр төгсгийн алдагдлыг бууруулах талаар ярьж байсан. Энэ дээр ер нь та нар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ гэдэг дээр ерөнхийлөгч Трамп 2 2028 он хүртэл эдийн засгийн хямрал авчрахгүйгээр төгсгийн алдагдлыг аажмаар бууруулад урт хугацааны дундч дээр нь авчирна гэж ирсэн байна. Тэгэхээр бид нар мөжөөдөө болон дээр ярьж ирсэн зах зээл маань сая тарифтай холбоотой асуудлаас болоод жоохон айц орж ирж ирсэн. Дээрээс нь мөнгөний урсгалтай холбоотойгоор ерөнхийдөө бол Wix curve маань өөрөө backwardationтэй болоод энэ төргээд бид нар бас ийм механик зүйлүүдийг ярьж ирсэн. Тэгээд ямар нөхцөл биднэрт бүрдэх шаардлагатай вэ гэхээр төв банкнаас эсвэл төрөөс цаашдаа Трампаас ерөнхийдөө зах зээлийг дэмжиж байгаа гэдэг энэ хандлагыг харуулах хэрэгтэй. Энэ дээр ямар нэгэн тийм мессежинг дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг талаар бид ярьж ирсэн. Тэгээд яхахгүй 2 хоногийн өмнөх энэ хүү ярианы сонсох юм бол энэ мессежийн талдаа юм өөрчлөлт орж ирж байгааг харж болно. Дээрээс нь тарифтай холбоотой зах зээл айгаад байгаа. Гэтэл 4 сарын 2-нд орж ирэх гэж байгаа reciprocal tax маань өөрөө өгөө аваатай байх талаар яриад байгаа байхгүй. Нэгсэндээ чи над дээр манай машин дээр чи 100% дотор тавих юм бол одоо энтгийг бол чинь Америкийн машин дээр 100% дотор тавьдаг гэж байгаа байхгүй. Эсвэл 50% болж уурсан. Тэгвэл нь бид нэр эргүүлээд та нарын энэ бүтээгдэхүүн дээр чи адилхан дотор тавина гэдэг энэ концепт байхгүй. Тэгэхээр энээс болоод яг үнэндээ бол бусад орнууд тарифа бууруулад дэлхийн ерөнхийдөө глобал тариф маань өөрөө буурах юм боломжтой. Тэгээд өнөөдрийн апдейт маань энэ үрээд өндөрлж байна. Thank you guys.